За нөлөөллийн ангиллын шинжилэл гэж байгаа. За энэ санал дээр 3-1-ийн 4-р хэсгээр төсөл гэсэн тодорхойлтыг илүү наривчилж ангиллын одоо энэ шалгуур босго үзүүлэлтүүдийг тодорхой болгох шаардлага байгаа. Яагаад тэгэхээр одоогийн байдлаар бол төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн өөрөө анги ерөнхий наривчилсан гэд ялгалт тодорхойгүй олон нийтийн одоо ийм хүлээлт үүсгдэг учраас энэ дээр ийм одоо саналтай байна. За шинээр нэг бүлэг одоо болгоно нэмэх эсвэл энэ олон нийтийн оролцоон дээр өшөө дэлгэрэнгүй болгож оруулах боломжтой юу гэж асуумаар байна. Төслийн мэдээллийг илүү олон нийтэд урьдчилан одоо ил тод хүргэх үүргийг бас тусгах. За тэгээ орон нутгийн иргэд төрийн бас байгууллага, мэргэжлийн байгууллагын одоо энэ саналыг тусгах журам мөн санал авч одоо танилцуулах хугацааны доод босхийг ядаж жишээ нь 15-аас 30 хоног ч гэдэм үү. Яагаад тэгэхээр байгаль орчны үнэлгээний энэ шударга хариуцлагатай байдалд олон нийтийн хяналт одоо бас их чухал үүрэгтэй байдаг. Ялангуяа томоохон төслүүдийн хувьд бол за энэ байгаль орчны үнэлгээний тайлангийн энэ баталгаажуулалтыг илүү мэргэжлийн одоо зөвлөл хариуцах, ялангуяа бас тайлангийн худлаа мэдээлэл өгсөн тохиолдолд оноох одоо бас энэ хариуцлага магадгүй жишээлбэл эрүүгийн юм уу захиргааны хариуцлагын механизмыг тусгах боломжтой юу? За хяналт шалгалтыг илүү тэр орон нутагт нь одоо тэр төвлөрлөөс одоо саарж орон нутагт нь одоо байлгах тэр бүтцтэй байлгах талаархын асуудлыг энэ хуулиндаа тусгаж өгсөн үү гэж асуумаар байна. Мөн одоо бол яаж байгаа гэхээр байгаль орчин энэ нөлөөллийн үнэлгээ нийгмийн ерөөсөө үнэлгээ хийгддэггүй. Гэтэл одоо яадаг вэ гэхээр аж ахуй нэгж байгууллага очоод үйл ажиллагаа явуулъя гэхээр байгаль орчин үнэлгээнийхээ тайланг гаргаж авчаад нийгэмд үзүүлэх нөлөөллөө хийдгүүгээс болоод эргээд тэнд нь орон нутгийн иргэд ч гэдэг юм уу нөлөөлж байгаа тэр оршин суугчдын асуудал хөндөгддөг. Тэгээ энээс гарч байгаа үүсэж байгаа хохирол ерөөсөө шийдэгдэхгүй явсаар ирсэн. Яагаад гэхээр эн чинь өөрөө хуулиндаа нийгмийн асуудал дээр санал авах гэдэг, оролцоог хангах гэдэг асуудал өөрөө тодорхойгүй явж ирсэн учраас тэгэхээр энэ дээр ямар зохицуултыг оруулж өгж байгаа вэ? Нийгмийн үнэлгээ хийгдэх асуудлыг оруулж өгж байгаа юм болов уу гэдэг асуултыг тавьмаар байна. За тэгээд хариулъя. За Монтхай гишүүний асуултанд хариулъя. Дараа нь манай шинжээч яамныхан нэмж хариулаарай. За нэгдүгээрт энэ нийгмийн нөлөөллийн үнэлгээ гэдэг бас маш чухал асуудлыг хөндлөө. Ер нь бид энэ өмнөх үнэлгээн дээр бол голцоо байгаль орчны үнэлгээ гэж яриад байдаг байсан. Одоо амьтанд нь яаж нөлөөлөх юм, ур амьсгалд нь яаж нөлөөлөх юм гэхээс тухайн төсөл хэрэгжснээр тухайн одоо амьдарч байгаа иргэд ямар одоо нөлөөлд өртөх юм бэ гэдгийг бол төдийлөн бас их авч үздэггүй байсан. За ялангуяа сая бол бас эгийн гол дээр бид нар очиход бол тэр иргэд одоо энэ нөлөөллийн үнэлгээг одоо хамтдаа хий, энд нүүлгэн шилжүүлэлтээс эхлүүлэл одоо хүүхдүүдийн сургууль цэцэрлэг бүх юм одоо нийгмийн үнэлгээг бол онцгой анхаарах үзэх шаардлагатай гэсэн. Тийм учраас ер нь энэ хуульд бол энэ нийгмийн нөлөөллийн үнэлгээг бол наривчилж тусгасан байгаа. За ер нь бол олон улсын яг стандартын дагуу бид бас энийг хийх гэж оролдсон. За тэр хугацаан дээр бол хилэлцэх хэсэг дэмжигдсэний дараа одоо хугацаа хэтэрхий богино байна. Энэ дээр өндөр байгаль орчны асуудал чухал учраас одоо хугацааг бас жоохон нэмье гэдэг асуудал бол бас хэлцэх явцад бол боломжтой. Ер нь бид бол энэ байгаль орчны үнэлгээ хийгдэж байгаа төслүүдийг одоо 3 ангилж байгаа, зэрэглэлийн наривчилж байгаа. Жишээлбэл өмнө нь бол нэг жижигхэн одоо нэг хүн нэг лаборатори ажиллуулахад эсвэл бүр том уулуурхаан төсөл хийхэд яг адилхан одоо ийм шаардлага тавьдаг байдаг. Энэ нь бол маш хүндрэл учруулдаг. Тийм учраас бид нар ангилж байгаа. Тэгэхээр одоо 1 литр химийн бодисч оруулж ирсэн 1000 тонн ч байсан энэ бүх юм адилхан учраас бид нар энэ зэрэглэлүүдийг бол нэлээд сайн тогтоож өгж энэ зэрэглэлийг яаж шийдэх вэ гэдгийг гаргасан. Жишээлхэд одоо энэ жижиг 3 дугаар зэрэглэлийн төсөлд хамрагдж байгаа хүмүүс бол заавал тусгай зөвшөөрөл хүлээхгүйгээр шууд цахимаар мэдүүлээд ингээд орхиж байгаа. 2 дугаар хэсэг нь бол аймаг орон нутгийн нийслэл бол бас энэ дээр тодорхой хяналт тавьж өөрсдөө хэрэгжүүлэх юм зөвшөөрлийг өгнө. 3 дахь нь бол яхаарахгүй одоо байгаль орчны яам ингээ хариуцж байгаамаа. Дээрээс нь энэ үндсэн хуулийн одоо заагдсан иргэдийн мэдэх эрхийг бол бас бид нар зохицуулж өгч энэ төсөл хэрэгжиж байгаа одоо багийн иргэдэд энэ мэдээллийг одоо сайн өгөхөөр ингэж бол
оруулсан байгаа. За тэгээд мэдээж ингээд цахимдснаар бол энэ хүн суртал 152 хоног болдог гэсэн энэ хугацааг бол бид нар бол багасгаж өгсөн байгаа. За манай хүмүүс нэмээд хариулж байгаа. 4. Дөрөв нэмж хариулъя. За мандахын гишүүний асуултанд хариулъя. Хүрээлэн буй орчны бодлогын эрхлэлтийн газрын дараагийн мөнх түрүүнд ангилалтай холбоотой асуудлыг сайд дурдлаа. Мэдээж энэ дээр яг энэ олон улс тавьж байгаа шаардлагын хувьд бол ABC гээд 1 2 3 дугаар зэрэглэлээр ангилсан байж. Яг энд бид нийцүүлээд үндсэндээ одоогийн байгаа ангил зэрэглэлийн хувьд бол төрийн засгийн төв байгууллага аймгийн нийслэл гэдэг зөвхөн 2 ангил байдаг. Энийг бид үндсэндээ нөлөөлийн зэрэглээс нь хамаарат нөлөөлийн зэрэгэл 1 2 3 гэдээ ангилчихж байгаа. Тэгэхээр нөгөө нөлөөлийн 1-р зэрэглэлийн хувьд бол төрийн засгийн төв байгууллага, 2-р зэрэглэлийн хувьд бол аймгийн нийслэл, 3-р зэрэглэлийн хувьд бол зөвхөн бүртгэлжүүлэлтээ хийгээд явна л гэсэн үг. Хэрвээ бидэд ингээд энэ нөлөөл зэрэглэлийг хийх юм бол төрийн засгийн төв байгууллага дээр ирж байгаа ачааллын хувьд бол 30-аас 40% 2-р зэрэглэлөөр шилжиж гэнэ гэж. Энэ хуваараа тухайн одоо аймгийн нийслэлээр байгаа нөлөөллийн одоо нийт төслүүдийн хувьд бол тэр хуваараа зөвхөн одоо бүртгэлээ хийлгээд явах ийм боломж олцоо бүрдэнэ гэсэн үг. Нөгөө талаасаа Мандахын гишүүн тодруулъя. За түрүүний нөгөө нийгмийн үнэлгээ хийх заалт нь яг наривчилж яаж орсон бэ гэдгийг тодруулаад өгчөөрэй. Энэ үнэлгээний байгууллагын тэгвэл хараат бус байдлыг ер нь яаж баталгаажуулж байгаа юм бэ? Энэ жишээлбэл одоо ялангуяа энэ жижиг төслүүд дээр бол үнэлгээний байгууллага бол яг хувийн аж ахуй нэгж зөвшөөрөлтэй байгууллагуудаар хийлгэж байгаа. Томоохон компаниудыг жишээлбэл орон нутаг өөрөө байгаль орчныгаа төрийн байгууллага нь өөрөө үнэлгээ хийгээд яваад байгаа. Тэгэхээр энэ дээр ямар одоо асуудал үүсэж байна гэхээр нөлөөлийн үнэлгээ захиалагчийн даалгавартаа явагддаг ийм байдал илт одоо ийм ашиг сонирхлын зөрчилтэй байхаар байгаа тий. Тэгэхээр энийг одоо илүү нөгөө хараат бус байлгах, хяналттай байлгах дээр яг ямар заалтууд орж ирсэн бэ гэдэг дээр асуулт хариу авъя. Дөрөв нэмэр микрофон хариулъя. за мандахын гишүүний асуултанд тодруулах өгье. Энэ тухайн хуулийн төслийн 3.1.6 дээр нэр томьёоны тодорхойлолт гээд байж байгаа. Энэ дээр тухайлбал байгаль орчны нөлөөллийн үнэлгээ юу гэж ойлгох вэ гэж. Энд хамар хүрээн дотор нь бидэд нийгмийн нөлөөллийн үнэлгээтэй холбоотой асуудлыг хамруулж өгсөн. Нөгөө талаасаа бидэд энэ асуудлыг журам болоод аргачлалтаа маш тодорхой заагаад оруулчих. Тухайлбал тухайн төсөл хэрэгжүүлснээр нийгэм талаас нь ямар нөлөө үзүүлэх, нүүлгэн шилжүүлэлтээр ямар асуудал үүсэх. Буцаага тэр одоо нөлөөлийн бүсд байгаа бүсэд амьдарч байгаа иргэдийн хувьд дээр амжиргаан дээр нь ямар асуудал үүсгэн гихмчлэнгээр илүү одоо тодорхой ойлгомжтой болоод явна. Энэ нөлөөллийн үнэлгээ тодорхой хийгдэхгүйгээс үүсэлтэйгээр буцаагаад одоо тухайн одоо томоохон төсөл гацах хэрэгжилт удаашрах ийм нөхцөл байдал бий болсон. Тэгээд тухайлбал бидэд энэ нийгмийн нөлөөллийн үнэлгээтэй холбоо бүхий асуудлаар Дэлхийн банкны 19 стандарт, Азийн хөгжлийн банк болоод нь олон улсын байгууллагын тавьж байгаа шаардлагатай бол одоо харьцуулсан дүн шинжилгээ хийж Дөрөв нэмэр гүцээж хариулъя. За хараат бус асуудал дээр тухайлбал энэ нөлөөлийн бүстэйгээ иргэдэд хилцүүлэг зохион байгуулна. Ингэхдээ тухайн одоо мэрэгжлийн байгууллага болоод төсөл хэрэгжүүлэгч хамтран тухайн төсөлтэй холбоотой мэдээлэл ил тод нээлттэй байдлаар танилцуулагдаад явна. Нөгөө талаасаа байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас хийж байгаа захимжуулалттай холбоотой асуудлаар тухайн одоо тайлан өгөхөөс эхлүүлээд төгсгөл үртгэн процессын асуудлууд бүгд захимд нээлттэй ил тод байж байгаа. Нөгөө талаасаа одоо энэ хуулийн өөрчлөлтөөр ямар асуудал байна гэхээр бид энэ тухайн тайлан баталгаажуулж байгаа мэрэгжлийн зөвлөлийн 80% зөвхөн шинжилгээ ухааны болоод холбогдох салбарын эрдэмтэд байна гэсэн ийм шийдлийг оруулаад явж байгаа. Нандтын Наранбаатар гишүүн.